Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Элч Паул 1-р Коринт загталд чуулганы нэгдмэл байдлын тухай болоод Христэд итгэгчид бие биедээ ямар чухал болохыг тусгайлан тайлбарласан байдаг. Эсвэргээр ганц хүний бие дан орших гэсэн хүсэл эрмэлзэл нь чуулганы нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс ч доктор Стенли өнөөдөр бидэнд Христэд итгэгчид бид бие биедээ үнэхээр хэрэгтэй гэж юу гэсэн асуултын хариултыг өгөх болно. Бидний бусдаас ангид байж бие дан тусгаар байх гэсэн хүсэл эрмэлзэл бидний дотор болон биднээр дамжуулан хийхийг хүсч буй Бурхны аливаа ажлуудад саад хийх боломжтой гэдгийг бид ойлгох нь чухал болохыг доктор Стенли бидэнд сануулах болно. Ингээд хамтдаа доктор Стенлигийн ярианд анхаарлаа хандуулцгаая. Энэ цагийн эхэнд хамтдаа 1-р Коринтын 12-р бүлгийг гаргаад 12-р ишлэлийг харцгаая. Эндээс бүгдээрээ Христэд итгэгчид бид бие биенээ хайрлаж нэгдмэл байх нь ямар чухал болохыг олж харах болно. За ингээд би танд дуудаж өгье. 12 дээр нь бие нь нэг атлаа олон эргэтэнтэй байдагчлан биеийн бүх эргэтэн хэдийгээр олон боловч нэг бие болдгийм. Христ ч мөн тийм билээ гэсэн байна. 13 дээр нь учир нь евдэчүүд эсвэл грекчүүд боолууд эсвэл эрхчлөөд хүмүүс ч ялгаагүй бүгд нэг сүнсээр нэг бие рүү баптизм хүртэж нэг сүнсийг уусан юмаа гэж хэлсэн байна. За тэгэхээр Паулын хэлэхдээ Христэд итгэгчид биднийг Есүс Христ рүү Христийн биеийг бүрдүүлэгч чуулган руу баптизм хүртсэн гэдгийг онцолсон байна. Библиэд Есүс Христийг чуулганы тэргүүн хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл чуулганы тэргүүн болох Христ Тэнгэрт байгаа юм. Харин түүний бие болсон чуулган бид энэ газар дээр байна. Энэ нь чуулган бол Христийн энэ дэлхий дэх бие гэсэн үг юм. Энэ утгаараа Христэд итгэгчид бид бол түүний энэ дэлхий дээрх гар хөл нүд чих дуу хоолой байх нь. Тэгвэл хамтдаа 1-р Коринтын 12-р бүлгийн 14-өөс 31-ийг нь харцгаая. 1-р Коринтын 12-ийн 14-өөс 31. Учир нь биеийн эргэтэн ганц биш, харин олон. Хөл би гар биш тул биеийнх биш гэвэл тэр үүнээс нь болж биеийнх биш болохгүй. Чих би нүд биш тул биеийнх биш гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй шүү дээ. Бүхэл би нүд байсан бол сонсгол нь хаанаас байх вүлээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэх нь хаана байх вүлээ? Харин идүүгээ Бурхан өөрөө хүссэнчлэн эргэтэн тус бүрийг бид байрлуулжээ. Хэрвээ бүгдээрээ нэг эргэтэн байсан бол би нь хаана байх вүлээ? Харин идүүгээ олон эргэтэн байдагч нэг бие байна. Нүд чи надад хэрэггүй гэж гарт эсвэл толгой та нар надад хэрэггүй гэж хөлд хэлж чадахгүй шүү дээ. Бүр мөхөс мэд санагдах эргэтэн харин ч бид илүү хэрэгтэй байдгийг. Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн эргэтнүүдэд бид илүү эрхэмлэн хувцалдаг бөгөөд хүндлэлгүй харагддаг эргэтнүүдэд бид илүү хүндэтгэлийг үзүүлдэг шүү дээ. Бидэнд хүндэтгэлтэй харагдах эргэтнүүдэд энэ нь хэрэггүй аж. Харин Бурхан биеийг ийхүү нэгтгсэн бөгөөд дутмагдуу эргэтнүүдэд илүү эрхэмлэл өгдөг юм. Ингэснээр бид хагарал үгүй. Харин эргэтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. Нэг эргэтэн зовбол бүх эргэтэн хамт зовно. Нэг эргэтэн алдаршвал бүх эргэтэн хамт баярлах болно. Эдүүгээ та нар Христийн бие бөгөөд тус тустай эргэтнүүд нь юм. Бурхан чуулганд 1-р элч, 2-р иш үзүүлэгчид, 3-р багш нар, дараа нь гайхамшигыг үйлдэх, дараа нь эдгэх бэлгүүд, туслахыг, өдөрдөхүй ба олон төрлийн хэл ярихыг тавьжээ. Бүгд элчин рүү, бүгд иш үзүүлэгчдүү, бүгд багш нар руу, бүгд гайхамшигыг үйлдэгчдүү, бүгд эдгэх бэлгүүдтэй юу? Бүгд хэл ярихуугаар ярьдгүү. Бүгд үүнийг тайлбарладаг гэж юу? Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүссэн тэмүүлэхтэн би та нарт илүү давуу замыг харуулъя. За тэгэхээр эндээс сонсогч таныг нэг зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. Библи бидэнд Христийн бие болох чуулганы талаар олон зүйлийг заасан байдаг. Харамсалтай нь бид чуулганы талаар маш ядмаг ойлголттой явсаар ирсэн. Бид Христэд итгэж итгэжтийн нөхөрлөл дунд орж ирээд ингээд л болчихлоо гэж боддог. Тэгвэл та одоо нэг зүйлийг бодоод үзээрэй. Чуулган бол энэ дэлхий дээрх Христийн бие. Есүс Христ шавнартай хандан миний явах нь та нарт хэрэгтэй. Учир нь би явахгүй бол тайвшруулагч ирэхгүй. Харин би явбал тайвшруулагчийг илгээх болно. Тэр та нартай хамт та нарын дотор байж та нарт Христөд баптизм хүртэх болно гэж айлцсан юм шүү дээ.
Тэгвэл Колосай захидалд Паул чуулган бол энэ дэлхий дээр Христийн бие гэсэн санааг маш тодорхой өгүүлсэн байгаа юм. Тэгэхээр Христ бол чуулганы тэргүүн. Харин бид энэ дэлхий дээр Христийн бие болох чуулганыг бүрдүүлэгчд гэсэн санааг тодорхой хэлж байгаа юм. Гэхдээ Христийн бие болох чуулган гэдэг нь энэ дэлхий дээр байгаа даяар чуулганыг хэлж байгаа хэрэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн урсгал чиглэлүүдийг хэлээгүй. Жишээлбэл баптистууд, лютеранууд, католикчууд гэх мэтчлэн. Тэгвэл Игч Паулийн хэлснээр бидний итгэгч хүн нэг бүр Христийн эд эрхтнүүд юм. Энэ нь бие хуруу байхад таачих, харин өөр нэг нь хамар эсвэл нүд байж болно гэсэн үг. Ийхүү хэдийгээр бид тус бүрдээ нэг итгэгчд боловч хамтдаа нэгдэх үедээ Христийн бүхэл биеийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Үүнд ямар нэгэн урсгал чиглэл огт хамаагүй. Энэ бол нэг сүнсээр баптизм хүртэж түүний бие рүү нэгдсэн бүх итгэгчдийн тухай асуудал юм. Тиймээс Бурхан өөрийн чуулганыг нэг бие хэмээн хардаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Харин чуулганы янз бүрийн хэсэгт хувааж өөр хоорондоо маргалдаж мэтгэлцэн тэмцэлдэг нь харамсалтай нь бид өөрсдөө юм. Үүндээ ийм хагарал хуваагдал зөвхөн өнөөдөр бий болчихсон юм бишээ. Аль эрт ч ийм хагарал хуваагдал байсан. Жишээ нь Коринтын чуулганыг аваад үзье. Жишээ нь Коринтын чуулганы итгэгч нар гэхэд л сүнслэг бэлгүүттэй холбоотой асуудлаас болоод хагаралдан хуваагдсан байсан. Тэд өөр хоорондоо би ийм сүнслэг бэлэгтэй, харин чи тийм сүнслэг бэлэгтэй. Миний бодлоор миний сүнслэг бэлэг бол чинийхээс илүү чухал. Харин чинийх тийм ч чухал биш юм а хэмээн маргалдаж хуваагдаж ирсэн юм. Тэд энэ мэтчлэн хуваагдаж болох бараг бүхэл зүйлдер хагаралдан хуваагдаж байсан. Тэгвэл хамтдаа Коринтын чуулганд байсан тэрхүү асуудлын талаар товчхон авч үзье. Илч Паул энд бидний сайтар ойлгуул зохистой асуудлын талаар өгүүлсэн байна. Үүндээ тэр үед Коринтын чуулганы итгэгчид хагаралдан хуваагдаж байсан шиг. Өнөөдөр ч гэсэн Христийн чуулганууд яг л ийм маягаар хагаралдан хуваагдсан хэвээрээ байна. Паулийн хувьд энд Коринтын чуулганы асуудлын талаар өгүүлэхдээ хамгийн түрүүнд Христийн бие болох чуулганы итгэгчдийн талаар өгүүлсэн гэдгийг битгий мартаарай. Христэд итгэсэн хүн бүр Христийн биеийн нэг хэсэг юм. Тэгвэл Христийн бие болсон итгэгчдийн дунд түгээмэл байдаг нэг асуудал бол өөрийгөө голох хандлага юм. 1-р Коринтын 12-ийн 15-ыг харах юм бол Илч Паул юу гэж хэлснийг харах болно. Тэр юу гэсэн бэ гэвэл тэр биднийг нэг биеийн эрхтнүүд гэж хэлсэн. Хүний бие нүд, чих, хамар, хуруу, гар, хөл болон дотор гадна эрхтнүүд гэдээ оршдог. Энэ бүх эрхтнүүд өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй. Яг үүнтэй адилхан Христийн бие болсон итгэгчид бид ч бас өөр өөрийн гэсэн үүргүүдтэй. Бурхан бидний итгэгч хүн нэг бүрийг өөр хоорондоо яг адилхан зүйлийг хийлгэж байхаар дуудаагүй. Нүд гарнаас өөр үүрэгтэй, хамар хөлнөөс өөр үүрэгтэй байдаг шиг итгэгчид бид ч бас өөр хоорондоо харилцсан адилгүй үүргийг Бурханаас хүлээж авсан байдаг юм. Гэтэл харамсалтай нь өнөөдөр сүм чуулгануудаар дүүрэн ийм асуудалтай итгэгчид байна. Тэдний нэг хэсэг нь өөрсдийгөө би чухал хүн биш гэж боддог бол өөр нэг хэсэг нь надад энд хийгээд байх зүйл алгаа гэж боддог. Харин өөр нэг бүлэг хүмүүс нь надад тохирох үйлчлэл энд алгаа гэж боддог. Тэгвэл үүндээ Христэд итгэгчид бид ийм ойлголт дотор явж байх үндэслэгүй юм. Учир нь ажиглагч статустай итгэгч гэж нэгч байх ёсгүй. Та бодоод үзээрэй. Спортын тэмцээнд оролцож байгаа тамирчдын дунд тоглолтод оролцох үүрэгтэй болохоос талбай дотроос тоглолтыг үзнэ гэж байхгүй шүү дээ. Үүний нэгэн адил Христийн чуулганы итгэгч нэг бүр чухал юм. Итгэгч нэг бүр ач холбогдолтой юм. Итгэгч нэг бүрт хийх ёстой үйлчлэл гэж бий. Бурхан биднийг ингэж л хардаг. Тэгвэл хамтдаа 20 дугаар ишлэл дээр Илч Паулийн хэлсэн үгийг дахин нэг харцгаая. Харин идэвхтэй олон эргэтэн байдагч нэг бие байна гэж хэлсэн байна. Үүнд нэг л чуулган бий. Энэ бол Христийн нутаглан буй тэрэл чуулган. Тэгвэл Христ өөрийн чуулган дотроо хэрхэн нутагладаг вэ? Тэр хаа нэгэн байшин дотор, сүм дугуйн дотор нутагдаггүй. Харин ариун сүнсээрээ дамжуулан итгэгч хүн нэг бүрийн дотор оршдог юм. Бүхнийг чадагч агуу хүчрэх Бурхан өөрөө бидний дотор оршдог юм. Христийн бие бол биднээр дамжуулан өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийг тэр хүсдэг гэдгийг бид санах хэрэгтэй юм. За тэгэхээр чуулганы итгэгчдийн дотор байдаг хоёр дахь асуудал бол олон итгэгчид маш их бие даасан хандлагатай байдаг явдал юм. Өмнөх төрлийн хүмүүс нь өөрсдийгөө ямар ч ач холбогдолгүй хүмүүс гэж бодож байсан бол харин энэ төрлийн хүмүүс нь эсрэгээр өөрсдийгөө хит дөвийлгэн боддог хүмүүс юм. Тиймээс ч тэд өөрсдөд нь бусад итгэгчид хэрэггүй гэсэн хандлагатай байдаг. Одоо намайг анхааралтай сонсоорой. Христийн бие дотор бусдаасаа бие данцор ганцаараа явна гэсэн ойлголт байх ёсгүй юм. Хэрвээ бид гар нь
мөртөөгөө хамтарч ажиллахгүй бол юу болох вэ? Хөлн толгоотойгоо уялдахгүй бол яах вэ? Хэрвээ хүний биеийн эд эрхтэн тус бүр өөр бусад эрхтнүүдтэйгээ хамтран ажиллахгүй дайтаж эхэлбэл юу болох вэ? Харамсалтай нь маш олон итгэгчид яг ийм тусгаар тогтносон байдалтай амьдарсаар байна. Би өөрийнхөө хийх юмыг л хий. Чи өөрийнхөө хийх юмыг л хий гэсэн хандлагатай. Үүнээс болоод Христийн бие дотор маш олон хагарал хуваагдлууд бий болсоор байгаамаа. Хэрвээ хүний нүд өөрөө дур мэдээд би цаашид юу ч хармааргүй байна гэж хэлбэл яах вэ? Чихэн гинт дур мэдээд би огтхон ч сонсомооргүй байна гэвэл яах вэ? Хөлн гинтл өөрөө шийдвэр гаргаад би огт алхмааргүй байна гэвэл юу болох вэ? Хэрвээ биеийн эд эрхтэн чинь дур мэдэн өөрийнхөөрөө аяглаж эхэлбэл та маш хүнд байдалд орох болно. Тэгвэл жухамдаа энэ шалтгааны улмаас өнөөдөр маш олон сүм чуулганууд хүчгүй сулдраа байна. Олон сүм чуулган дотроо хагарал хуваагдлаар дүүрэн байна. Итгэгчдийн дотор ч гэсэн би бүхнийг өөрийнхөөрөө хийх болно гэсэн хандлагатай итгэгчид олон байна. За тэгвэл Илч Паул юу гэж хэлснийг харцгаая. Бид нэг сүнсээр баптизм хүртсэн гэдгийг Паул хэлэхдээ үргэлжлүүлээд бид бүгд гэсэн үгийг маш олон удаа давтсан байна. Үүндээ бид бүгдээрээ өөрсдийн биш харин Христийн шийдвэрээр нэгэн бие рүү баптизм хүртсэн. Тиймээс бид хамтдаа Христийн биеийг бүрдүүлэх болсон учраас бид бие биенээсээ маш их хамааралтай гэдгийг бид ойлгох ёстой. Гэхдээ энэ нь бид өөрсдийнхөө хувиа хичээсэн хэрэгцээг хангахын тулд бусдыг ашиглана гэсэн үг биш. Харин бидний нөхөрлийг илүү амттай, илүү үнцэнтэй, илүү утга учиртай, илүү хүчтэй болгож байдаг тэр харилцан хамаарлын тухай ярьж байгаа юм шүү. Тиймээс Бурхан Христийн биеийг бүхэлд нь өөрөөр авяас чадвар, өөрөөр өгөгдөлтөй боловч бүгд нэг бодол санаатай нэгдмэл бие болгон хүчрхжүүлсэн юм. Нэг талаасаа бид бие биенээсээ эрс тэс ялгаатай боловч нөгөө талаасаа бид хамтдаа Христийн бие болон салахын аргагүйгээр нэгдсэн нэг цул гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэвч бид үүнийгээ ойлгохгүй байх үедээ өөрийгөө бусдаас тусгаарлаж бие даасан тоглолт хийх гэж оролдож эхэлдэг юм. Коринтын чуулганд яг л ийм асуудал байсан. Тэдний зарим нь надад ийм сүнслэг бэлэг байгаа учраас би өөр итгэгчдээс илүү чухал гэж үзэж байсан. Үгүй ээ, тийм биш. Бидний хүн нэг бүр Христийн биеийн салшгүй нэг хэсэг. Тиймээс ч 1-р Коринтын 12-ын 23 дээр ингэж хэлсэн байдаг. Бидэнд тиймч эрхэм биш санагддаг биеийн эрхтнүүдтэй бид илүү эрхэмлэн хувцалдаг бөгөөд хүндлгүй харагдах эрхтнүүдтэй илүү хүндлэлийг үзүүлдэг гэсэн юм. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Бидний бие махбод дотор хизээч өөрөө нүдэрээ үзэж байгаагүй эд эрхтнүүд байдаг шүү дээ. Өөрөө өөрийнхөө илгийг, эсвэл зүрхийг, эсвэл уушгийг нүдэрээ харсан хүн бараг байхгүй шүү дээ. Учир нь Бурхан тэр эд эрхтнүүдийг бидний биеийн гадна биш харин дотор талд байхаар бүтээсэн. Гэтэл өөр зарим эрхтнүүдийг нүдэнд үзэгдэж байхаар гадна талд нь бүтээсэн. Гэхдээ нүдэнд үзэгдэж байлаа гэд тэр эрхтнүүд бусдаасаа илүү чухал эрхтнүүд гэсэн үг үү? Хамар хүний нүүрэн дээр нүдэнд ил харагдаж байгаа учраас зүрхнээс илүү чухал эрхтэн гэж хэлж болох уу? Мэдээж үгүй. Хүмүүс гаднах байдлаа халахлахын тулд янз бүрийн гоё ганган хувцас өмсдөг. Гэхдээ үнэн хэрэгтээ жинхэнэ асуудал тэдний зүрхэнд байдаг юм шүү дээ. Тэгэхээр бидний биед байгаа эрхтэн бүр чухал. Бидний зүрх чухал, элэг чухал, бөөр чухал. Үүний нэгэн адилаар бидний гар хөл, нүд хамарч ихч чухал. Гэхдээ бидний нүдэнд харагдахгүй байгаа тэр эрхтэн ажиллахгүй бол яах вэ? Бидний бие муудах болно. Гэсэн ч бид тэр бүр энэ тухай боддоггүй. Бидний зүрх хорон мүч бүр зовсолтгүй цохилсоор байдаг. Гэтэл хэмнэн алдагдаж муутахаас нь нааш бид зүрхээ тоодоггүй. Тэгэд өвдсөн хонь бидний хамаг анхаарлын төв болж хуурдаг. Гэтэл яг үүний нэгэн адилаар Христийн бие доторх амин чухал атлаа талархал саашаал хүртэлгүйгээр тууштай үйлчлэлээр байдаг хүмүүс олон бие гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тиймээс бидний хүн нэг бүр Христийн бие дотор чухал ач холбогдолтой юм. Харин диавол биднийг мэхэлж өөрсдийгөө ямар ч ач холбогдолгүй хүмүүс гэж дорд үзэхэд хүргэдэг юм. Диавол биднийг Христийн биеэс ангид бие даасан үйлдэлүүдийг хийхэд хүргэдэг юм. Гэтэл Бурхан бидний хүн нэг бүрийг чухал гэж хэлсэн. Бидний биед хэрэггүй эрхтэн нэгч байхгүй. Христийн бие дотор хэрэггүй итгэгч гэж нэгч байхгүй шүү. Бидний биед буй чухал биш мэт харагдах эрхтнүүд хүртэл маш чухал ач холбогдолтой гэдгийг санах хэрэгтэй. За ингээд цаашаа 24 дугаар ишлэгийг гаргаад харъя. 24 дээр нь бидэнд хүндэтгэлтэй харагдах эрхтнүүдэд энэ нь хэрэггүй ажээ. Харин Бурхан биеийг ийхүү нэгтгсэн бөгөөд
дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхмлэл өгдөг юмаа гэсэн байна. Энэ ишлээс харах юм бол хүний бие дэх зарим эрхтнүүд нь өнгөн дээр нь тийм ч чухал биш мэт харагдаг боловч үнэн хэрэгтээ амин чухал байж болох тийм эрхтнүүд байдаг гэдгийг хэлсэн байна. Тиймээс бид Бурхны өмнө ирээд Бурхан намайг өөрийнхөө алдрын төлөө байгаагаар минь хэрхэн хэрэглэхийг хүсэж байгааг асуух хэрэгтэй гэсэн үг. Учир нь бид нэр юг хийлгэхээ Бурхан биднээс илүү сайн мэддэг юм. Тиймээс хамтдаа 1-р Коринтын 12-ын 25-ыг нь гаргаад харъя. Ингэснээр бид хагарал үгүй. Харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм а гэж хэлсэн байна. Би энэ танд нэг зүйлийг хэлмээр байна. Бид хичнээн их өргөл өргөсөн ч үнэндээ бидний бие биенээ хайрлах хайрыг орлож чадахгүй. Мэдээж хэрэгцээ шаардлага тулгарсан нэгэндээ санхүү мөнгөөр туслах нь сайн хэрэг. Гэхдээ яахаа мэдэхгүй шаналж байх үед дэргэд ирээд үг дуугүй хамт суугаад би чиний төлөө залбирч байгаа шүү найз минь. Урам зоригтой байгаарай гэж хэлэх нь ямар ч мөнгнөөс өргөлөөс илүүгээр бидэнд сэтгэлийн дэм болдоггүй гэж үү? Энэ нь чиний зовлон шаналлыг би ч бас мэдэрч хуваалцаж байна гэсэн санааг бидэнд өгдөг шүү дээ. Тэгвэл Илч Паул энд чухамдаа үүний тухай яриад байгаа юм. Үүний зэрэгцээ. Хэрвээ нэг гишүүн алдаршвал бид бүгд алдаршдаг. Хэрвээ хэн нэгэн гишүүн баярлвал бид бүгд баярладаг. Бид хүмүүсийг зэмлэж шүмжилдгээсээ илүү магтаж урамшуулахдаа хурдан байх хэрэгтэй. Хэрвээ та зовж байгаа хүнтэй хамт зовж чаддагч, баярлаж байгаа хүнтэй хамт баярлаж чадахгүй байгаа бол танд хандлагын асуудал байна гэсэн үг. Тиймээс бид энэ тал дээр онцгой анхаарах нь чухал юм. Цааш нь үргэлжлүүлээд 27-28 дугаар ишлэгийг нь харъя. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тустай эрхтнүүд нь юм. Бурхан чуулганд 1-р Илч, 2-р иш үзүүлэгчид, 3-р багш нар, дараа нь гайхамшиг үйлдэх үе, дараа нь эдгэх бэлгүүд, туслах үе, удирдах үе ба олон төрлийн хэл ярих үег тавьжээ гэсэн байна. Паулын Христийн биеийн эдгэрхтнүүдийн заримыг нь тоочин өгүүлсэн байна. Зарим хүмүүс энэ жагсаалтыг чуулган дах эрх мэдлийн дараалал гэж эндүрдэг. Үүндээ Паул эдгээр үйлчлүүдийг жагсаан бичгтээ эрх мэдлийн дарааллаар биш харин чуулган дотор бий болсон дарааллаар нь бичсэн гэж үзвэл илүү оновчтой болно. Учир нь анх чуулган байгуулагдахад хэн чуулганыг удирдах байсан бэ? Элч нар. Дараа нь иш үзүүлэгчид гарч ирэн эзний үгийг тунхаглаж, иш үзүүлж, дараа нь багш нар гарч ирж заадаг. Дараа нь бусад сүнслэг бэлгүүд чуулган дотор бий болж чуулганыг босгон байгуулдаг. Тэгвэл 1-р Коринтын 12-ын 29-ыг нь харах юм бол эдгээр бэлгүүдтэй холбоотой нэг зүйлийг Паул асуусан байна. Коринтын чуулганы итгэгч нар бүгдээрээ элч нар байсан уу? Мэдээж үгүй. Бүгд иш үзүүлэгчд байсан уу? Үгүй. Бүгд багш нар руу үгүй. Бүгд гайхамшиг үйлддэг, бүгд эдгэх бэлэгтэй, бүгд хэлээр ярьж залбирдаг байсан гэж үү? Мэдээж үгүй. Чуулганы итгэгч бүр яг адилхан сүнслэг бэлэгтэй байх тухай өгүүлсэн Библийн ишлэл Библиэлд ганцж байхгүй. Тэгвэл яагаад Паул ингэж асуусан юм бэ? Бид бүгд өөр сүнслэг бэлгүүттэй боловч нэг бие өөд баптизм хүртсэн бид бүгд хамтдаа нэгдэн ажиллаж үр дүнд нь Бурхан алдаршихын тулд юм гэдгийг бидэнд сануулахын тулд ингэж асуусан байна юм. Энд бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэн дээр Христэд итгэгчид бидэнд өгөгдсөн сүнслэг бэлгүүд, авяас чадварууд, үйлчлүүд нь бүгд Христийн биеийг босгон байгуулахын тулд байдаг юм. Мөн нэг нь өөр хоорондоо яг адилхан байдаггүй. Тиймээс хэрвээ бид байхгүй бол Христийн бие тэр бүхнээр дутна гэсэн үг. Тиймээс хэрв бид Христийн бие болсон итгэгч нэг бүрийг яг адилхан сүнслэг бэлэг, авяас чадвартай байлгах гэж шахах юм бол үүгээрээ тэр олон давтагдшгүй сүнслэг бэлгүүд, авяас чадварууд, үйлчлүүд, үйлдэлүүдийг үүсгэсэн хэрэг болно. Энэ нь эцсийн дүндээ Христийн биед маш их хортой тусах болно. Харин эсвэргээр Христэд итгэгч хүн бүр тус бүрийн онцлогынхон дагуу нэгдэн Христэд үйлчлэж эхлэх юм бол энэ нь ямар гайхамшигтай үр дүнд хүргэж болохыг та төсөөлөд үзээрэй. Тиймээс ч энд Паул биднийг Христийн бие дотор ямар чухал хүн болохоо ойлгож ухаараасай гэж хүссэндээ дээрх бүхнийг бичсэн байгаа юм. Үүндээ бид бие биенээсээ тусгаар бие даасан байдлаар ажиллах ямар ч боломжгүй юм. Харин эхнэр нөхөр хоёр харилцсан хамааралтай байдаг шиг Христэд итгэгчид бид бүгд өөр хоорондоо харилцсан хамааралтай юм. Жишээ нь та өглөө босоод бүхэл өдрийн туршид та ямар их ажил амжуулдгаа бодоод үзээрэй. Үнэхээр олон зүйлийг хийсэн байх болно. Сайтар бодоод үзээд хараад хянах юм бол бидний бие махбод шиг гайхамшигтай зүйл гэж байхгүй. Энэ бүхнийг таны бие бүхэл эрхтнүүдээр дамжуулан хийсэн байгаа. Тэгэхээр та сайтар бодоод үзэх юм бол бидний бие махбод шиг гайхамшигтай зүйл гэж байхгүй. Гэтэл бид
аль нэг эргэтэн маань муудаж доголдох хүртэл энэ талаар тэр бүр бодолгүй хойш тавин явсаар байдаг. Тэгвэл та нэг зүйлийг бодоод үзээрэй. Бурхан биднийг бүгдийг өөртөө дуудаж, өөртөө алдрыг өргүүлэхээр, өөртөө үйлчлүүлэхээр нэгэн бие болгоно нэгтгэсэн баг юм. Тэгвэл өнөөдөр та Бурханд хэрхэн үйлчилж байна вэ? Үүндээ Бурханд үйлчлэх цорын ганц зөв арга зам бол өөрийнхөө амьдралыг бусдын амьдралын төлөө зориулах явдал юм. Ингэж байж бид сая бусдыг жинхнээсээ хайрлаж чадна. Тэгвэл үүний нэгэн чухал салшгүй нэг хэсэг бол бусдыг нөхцөл болцолгүйгээр хайрлаж сурах явдал юм. Хэрвээ чи сайн байвал, хэрвээ чи үүнийг хийх юм бол тэгвэл би чамайг хайрлана гэж хэлэх биш. Харин бид бие биенээ яг л нэг биеийн эрхтнүүд мэд үзэж, хайрлаж, хамгаалж байх учиртай юм. Учир нь Бурхан итгэж биднийг Христийн биеийн эд эрхтнүүд болгон нэгтгэсэн юм. Тиймээс хэрвээ биеийн нэг эрхтэн баярлвал бүгд баярлаж, нэг эрхтэн зовбол бүгд зовдөг. Жишээ нь нэг эмэгтэй мисийн тэмцээнд төрүүлж толгойд нь титэм зүйлэгвэл тэр эмэгтэй зөвхөн толгойд биш бүхэл бие нь алдаршин шүүдээ үүнтэй л адилхан. Тэгвэл Бурхан биднийг бие биеэ хайрлаж, бие биенийхээ ачаанаас үүрэлцэж, бие биенийхээ баяр хөөргийг хуваалцаж байлгахаар нэгэн бие болгон дуудсан юм. Тэгж байж бидний амьдралд хандсан Бурханы зорилго биелээ олох юм. Магадгүй та чуулгандаа байгаа тэр нэгэн хүнийг хайрлаж чаддаггүй байж болно. Тэр хүнийг хайрлахгүй байх 10 шалтгаан танд байж болно. Гэхдээ үнэндээ тэр бүхэн чинь шалтгаан биш, шалтгаанч байж болно. Учир нь бид бүгд Христтэй хамт цовдлогдсон хүмүүс. Бид Христийн хамт шинэ амьдрал өөд амилсан хүмүүс. Таны хуучин хүн чинь тэр хүнийг үзэн ядаж байж болох ч энэ боломжгүй. Тиймээс Христ дотор бүтээгдсэн шинэ хүн маань тэр хүнийг хайрлаж чадна гэдгийг та битгий мартаарай. Чуулганаас итгэгчдээс тусгаар байх гэсэн үзэл нь Христийн биед сөргөөр нөлөөлдөө гэдгийг доктор Стенли бидэнд сануулж байна. Бурхан бидний хүннийг бүрт онцгой авьяас чадвар, сүнслэг бэлгүүдийг өгсөн. Тэр бүх сүнслэг бэлгүүд, авьяас чадварууд маань бүгд Христийн биед онцгой ач холбогдолтой юм. Тиймээс доктор Стенли өнөөдөр таныг Бурханаас хүлээн авсан сүнслэг бэлгүүдээ нээнэлрүүлж, Бурханы алдрын төлөө, Христийн бие болох чуулганы төлөө ашиглаж эхлэхийг урайлан дуудаж байна. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрхсэрхээр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.